Цэнгэг аялал. Хай, юу хийж ин да? Агаарт уух уу? Хай, тэгэл ба хин бэ? Хай, ундраа. Хай, Сока байна. Юуны байна? За бид гурав аялын влог хийж эхэлэх гэж байна. Жүүнитэйгээ аялын товчлого жоохон багтаа учраас Бидэнд айгүй гоё зөвлөд өгөөрэй бид гуравт. тэг газар сайн мэдгүй болохоор зөвлөгөө эрэхтэй байгаа шүү. За тэгээ хамтдаа аялцгаая. Хамтдаа. За бид гурав хүмүүсээс асууж агаад хотоос 30 км-ийн зайд ойрхон аягүй гоё замаар яваад ороод ирлээ. Хаана гэдгийг таагаарай. Улаанбаатар хотоос хойшоо лагер руу явах замаар яваад Санзаа өнгөрөөд байгалийн цогцлборт газрын зогсоолд машинаа тавиад Хиймэл нуурыг үзээд цохиод хад руугаа нэг талдаа 4 км гарan яваад очтсон юм байна лээ. Тэгээд бид хэд Жүүнитэйгээ алхаж өгсөн дөө. Ямар гоё агаартай байна тий. Гоё юм тий. Цаг агаар нь ч гэсэн өнөөдөр аягүй айтайхан өдөр болж таалаа штэ. Нэг айр хүтэн шүү. Ойр цаг ямар айр хүтэн байва тий. Гоё гараа. Хотоос ойрхон мөртлөө айгүй гоё газар байна тий. Харин тий. Одоо манай хүүхдүүд, эмэгтэйчүүд энэ чинь яг нэг сайхан агаарт гараа гэхээр жоохон холдоод эсвэл аягүй өгсүр зам замтай нэг жоохон хэцүү байгаад байдаг шүү тий. Энд болол яа аягүй тохиомжтой гоё юм тий. Хэмэл хүүхдээ аваад ирэх тэргээ түрээд явсан ч гэсэн тий. Нэг юм огцон мөксөр биш. Тийшээ нэг хад идэм шүү тий. Тийшээ нэг хад юм шүү. Харин Тийшээ гарах уу? Гэтэ нэг их өгсөр биш юм аа бас. Жүүний маань яаж жоохон ядарч гин үгүй юу? Зүүнний жоохон таргалаад хадад турах. Жүүнийг одоо ойрт авч сайн тураана. Харин тий. Таргалаад байгаа энэ 1 нөхөр. кг турах хэрэгтэй нөө. За ингээд энэ нэр хотоос ойрхон гэхэд ийм гоё газар бас байдаг юм байна. Зундаа бүр гоё хаа те энэ чинь. Нууртай гэсэн юм чинь. Нуурын гоё хаа тий. Гэтэ ер нь л явж үзээгүй зөндөө гоё газрууд байт юм шиг л ч тий. Заавал гадаад гэхгүйгээр Тийш Монгол дээ. гэсэн гоё юм байна. Ой тэнгэр мэнгэр ямар гоё. Хэмэг. Сайхан байна шүү. За дээшээ тэр уулны орой дээр нь гарч үзье те. Тэгээ Сэлбийн гол нь Хинтийн нурууны өвөр хажуу Баг Баянгийн ам буюу цэргийн амралтын газрын орчмоос их авч хойноос урагш чиглэн Улаанбаатар хот дундуур урсдаг туул голын цутгал юм. Ойролцоогоор 1510-аас 1620 м өндөрт орших их нь ой мод горих бүхий цуслангийн бүсэд хамаардаг байна.
За бид гурав сэлбийн уран дээр ирсэн байна. Ийш ер нь хүмүүс их алгадаг юм байна. Профоостэй. Ийш ер нь хүмүүс их алгадаг юм байна. Ийшээ гэхдээ мэдгүй хүмүүс бас зөндөл байгаа ах. Бид нар ч гэсэн ирэхээс өмнө мэддэггүй л байлаа. Хүнээс асууж мэдээл наашаа ирсэн. Үнээр гоё газар байд юм байна. За энэ нур одоо нөгөө хүлдсэн байгаа, цасаар хүчигдсэн байгаа учраас яг ямар хэмжээтэй байгаа нь мэдхгүй байгаа. Ер нь бол 23 онд байгуулагдсан юм байна энэ нуур нь. Тэгээд 13 га газарт одоо энэ хэсгийг гэж байгуулж тогтчоосон юм байна. Одоо зам болохоор энд их гоё ядаг гэсэн зам мам нь айгуу цэвэрхэн айтаахан, эвтэйхэн тэгээ моднууд нь нургаад гоё ядаг гэж манай танил маань зааж өгсөн. Ийм сайхан газар ирсэн байна. Нуурын дээр нь айгуу гоё юу ирдэг гэж. Хүч түүний удаад авсан байна. Түүний бүр хөргцэн ядарч. Жохон гүйсэн ч бүр ядарсан юм шүү. Яа тоорох цаас юм шүү. Би хавж гэх юм шүү. Гүүгээ шууд ядраск жохон гүүгээл. За. За дээшээ гараад айгуу гоё үзье. ирдэг гэж хэлдэг шүү. Зун нэрээ айгуу олон төрлийн шуунууд ирдэг гинэ. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ ирээд тэр олон төрлийн шуунуудыг үзүүлээд бас хөөрхөн танин мэдхүүн талаасаа гоё хун өшөө ямар шуу ирдэг гэчвэ. Амар олон төрлийн гоё шуу ирдэг гэж штэ. Тийм тэгээ гоё үзэсгэлэнтэй шуунуудыг хараад гоё байхаар юм байна. За ингээд дэшээ гараад бүр. Өшөө гоё газар харуулъя да. Яа на энэ чүүний бүр хүүхэд юм уу хайшаа юм бэ? Дахин гараад байна нам унтсан. Харин Энэ өдөр гадаа хасах 11 градустай байсан бөгөөд салхигүй нартай сайхан өдөр байж таарсан. Гэхдээ алхаад байхаар халууцаад хэсэг зогсохоор даарч илээ. Аялалд явдаг хүмүүс хэд хэдэн давхар нэмгэн мөртлөө зориултын хувцас өмсдөг гэсэн тийм хувцснууд л олж аваад явж өгөндөө. Жүний маань хөөрхөн нохоонууд дээр хөрөөд ирлээ. Энэ хүмүүс асаа хөөрхөн нохоонуудаа. Яа чи. Гэтэ том нохоонууд амар жижиг нохоо зургаад байсан. Чи эдгээр болохоор яачгүй шүү дээ. Энэ ард наваа твэр гинэ. Айц нөө. Айгаад байгаа юм шиг сая хуцангууд айц нөө. Тийм аа. Одоо энэ ард. Баачд авсан юм уу? Яа хөөрхий босногтэй юм. Яар хөөрхий. Агаарт гаадтай хайти аваад шүү. Хоноод нас. Яаж Тэр нөө бүгдээрээ найз нохоонод уу те? Найз нохоонод. Утал үстэй. Харагчаатай энэ турах гад. Тийм нэг том нохоонод өнгөчлөөс айгүй хөрхөн жижиг нохоо яахчгүй шүү. Энэ хоноо жүүнийг Юу юм уу? зуучих гэж айсан чи ястаа яахчгүй юм бэ? Яаж турах юм бол яана. Анаа Хүмүүжтэй нохоонод ээ. яана хөөрхий Хөөрхий юм боорц гэдэг ах яасаа хөөрхий юм бэ? яана тий хараад ирсэн. Та хөөрхий юм аа. Жүний маань ихтэй жоохон айчих шиг боллоо тий. Гоё шүү. За нөгөө нуур эргээрээ явсаар агаад ийм гоё ой модон дундуур ороод ирдэг юм байна. Марсан ой. Нөгөө нороо. Нарс ч юм бас уушгинд айгуу сайн байдаг. Тийм байлээ. Одоо энд чи одоо цэвэр агаараар хамтлаа юмсгаж явах шиг штэ хоёлаа. Гуруулаа юу? Тийм. Манай жүний бүр агаас цахуулаад аам шүү. Ерөөсөө нүдэн андаад байг нүдэн андаад босоогороо нүдэн андаа баг унтах гээд байсан уу сая. Жүний барнаа баха. Харин тий. Би өөрөө тэрсээр татсан. Өнөөдөр нэрээ цаг агаар магаар мөрчл цаанаасаа ингэж таарах гэж.
Танаас нэг Харин харин зүмжтэй явж шүү. 100 амар гоё. Бүр гоё ахаар юм байна. Nice. Ийшээ гэхдээ мэддэг ирдэг хүмүүс зөндөө байдаг баха тий. Тэгээ мэдхгүй хүмүүс нь мэдэж авмаар юм байна. Локейшнийг нь оруулчихнаа. Энэ солонгостой description-д оруулчих. Солонгос юм бас амар юм нэг алдартай юм гоё ингээд нэг модон донд ингээд нэг явдаг залуус нь болцдог гэх газрууд байдаг штеп. Ааха. Энд чинь барыг яг тийм ах юм шүү. Яванда тий. Ааха. Энд чинь 23 оны 7 сард нэгдсэн гинэ. Ашиглалтанд орсон гинэ. Энэ нуур нь тий. Таних баг тий. Тэр чаа. Одоо 2 жил хагас баг 3 жил болох гэж байгаа юм байна л да. Одоо энэ зунаас бол тий. Тэгээ 100 бол заавал ирж үзэх юм байна тий. Харин нуурын дээрээ заавал ирнэ. Тийм үү? Заавал ирэх юм байна. Гоё юм байна. Астай гоё юм. Эцэг бүр гоё нэмээд гоё яг нэг ажиллаж болчих нэг гоё спорт болчиход амар гоё юм тий. Харин тий. Түүний хараад энэ дөрөв таарыг. Яаж Бидний амжилтсан юм л аваад байна шүү дээ. тий авахгүй нөө чи. Өвч сайн гоё үзэсгэлэнтэй юм байна. Янзын гоё юм байна. Нэг их өгсөр биш ээ, тий? Нэг хөвтэйхээ ингээд нэг жаахан өгсөр юм байна. Тэм яг юм гоё. Бүтэн амьсгаа ингээд айгуу гоё хавчих. Нарсаад явах чинь бүр уушгины эмчилгээ алдаг гэсэн шүү. Тий, айгуу сайн гэсэн шүү. Дургуул нэг жоо халах чинь да. Жүн юм аа. Би хараа босож байгаа. Бухно. Бакоре. Гоё тий. Ста гоё юм. Улаан болчих жоо бүр улаан болчих. Хатар хаан болчих жоо тий. Энэ бос дуулан гарахаар ингээд жоохон өгсөр болохоор жоохон ядраагаад идэх штеп. Энэ хоёр гацтай тий. Селфи хий. Селфи хийцгээ. Хоёрын дээр хойлоо зарах юм уу? За тэгээ тий. Яг энэ цаг айгу гоё юм байна. Саяны модон дондор явсаар агаад ийм гоё. Тэгшгэн бэлдээр гадар тийм байна. Ийм төв ташган байна. Хөрхө хүүхдүүд бас өндөө явж идэм байна. Одоо энэ хаашаа ингээд өгсөд дахиад гоё газар очих юм байна. Тэндээ очиад бас дахиад гоё зураг. Яа. Явж идэм байна. Саяны бэлдээрээс хараа нөгөө ийшээ нэг гоё хад байдаг гэсэн нэрийг мартчих авчиж байгаад хадных нь мэдээлэл өгье заяа. Ямарсан айн гоё үзэсгэлэнтэй газар руу ороод ирлээ. Одоо энэ замаар жоохон явж байгаад нөгөө хатан дээр очино. Нэг гоё юм аа. Ямар гоё юм бэ? Агаар магаар өстэй. Янцтай. Шүтээ. Нарсан ойд алхахын ач холбогдлыг товчхон тайлбарлаж өгөхөд байна штэ. Нарс мод нь өөрөө фитонцид гэх биологийн идэвхт байцыг агаарт
ихээр алгаруулдаг бөгөөд энэ бодис нь агаар дэх ням бактерийг устгаж агаарыг баргал ариут тасан мэт цэвэр болгодог байна. Ялангуяа хотын утаа, тоосчлтоос болж бохирсон уушгийг цэвэрлэж бактери болон бронхиттай хүмүүст онцгой сайн нөлөө үзүүлдэг гин. Мөн дархлаа дэмжиж амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэхээс гадна анхлын үнрээрээ стрессийн даавар болох кортизолын төвшинг бууруулж ядаргаа тайлдаг гэж шүү. Бас ойн гүнд ялангуяа нарс болон шилмүүстэд сөрөг цэнэгтэй ионууд ихээр агуулгаддаг нь бодисын солилцоог идэвхжүүлнэ, нойрны чанарыг сайжруулж биеийн эрчим хүчийг нэмэгдүүлдэг. Уулуудыг хардаа. Вау, ямар гоё харагдаж байна. Та гоё харагдаж байна. Бүлгэрийн юм шиг харагдаж шүү. Зөндөө алхсан чи. Цасан дунд айгүйх цасан дунд алхаад байгаа мөртлөөсөө бүр халууцчих ш талхаад хамаад. Яа гоё. Одоо нөгөө нэг гоё хатан дээр ирж та одоо дэшээ гарч байгаа. Харуулъя. За. Гоё юм аа. За нөгөө гой өндөр дээр хатан дээр гараад ирлээ. Йоо, ямар гоё харагдаж байна. Тэрийг хартаа. Энэ үзэсгэлэнтэй юм байна. Яг энд ирэхээр амар гоё идэг гэх юм. Зааж өгсэй. Ясаар харагдлээ. Жүүний бүр цангачжээ. Жүүнийг тэрээ хүүхдийг зааж штэ тэр хаа. Маш харж мараад бас. Амар цангацсан юм шүү. Тийм үү? Амар ядраад ингэсэн чинь. Одоо ингээ эргээ харсан чинь нөгөө нуур маань айгу ойрхон харагдаж штэ тий. Тэр наашаа нэлээд тасгах шиг болсон чинь. Тэр доор харагдаж байгаа чинь нуур штэ тий. Тийм байна. Энэ намар ус амар гоё ахна. Харин тийм ээ, намар 100 мөн ч гэсэн айгу гоё хаа. Гэтэ яг энэ өвлийн яг энэ гоё үзэсгэлэнгийн нас харах гоё юм байна. Бид нар чи ер нь ихтэй дулааханд л айгу хуул руу гард юм штэ тий. Цохот хатан дээрээ гарах үед өндөрлөг газар учраас салхи нэлээд нэмэгдэж хүйтэн болж байсан. Гэхдээ л байгалийн гайхалтай үзэсгэлэнг бишрээд хараад л баймаар байдгийм байлээ. Тийм юу өстой гоё харагдаж шүү. Бид гурав сая дээр нөгөө хатан дээрээ кофего чанж уух гэсэн чинь арай л их салхитай байгаа тахлаар нь бошоо буугаад гоё салхихгүй муухай орчинд гоё кофего чанж ууя гэж шийдлээ. Энэ хэсэг бас өстой гоё харагдаж шүү. Гоё юм бэ. Өстой гэсэнтэй. Манай жүүний бас ямар үзэсгэлэнтэй юм бэ? Одоо хоёлаа нэг гоё хожуулч юм уу? Нэг юм тавиад кофего чанчиж болохоор
тахын газар олъё те. Энэ хөрх цас тогтцсон тийм нэг хожуулнууд байгаа гэсэн те. Бид нар айгүй тохиромжтой. Юу шиг орж ирсэн чинь нөгөө салхин багцаад айгүй гоё намгүй болчлаа шүү дээ. Олон дундаа авахаар айгүй гоё жаахан мэдчихсэн юм тий. Харин тий. Стана. Өдөр ч гэсэн хүчил төрөгчийг өстой хангалттай авлаа да тий. Хүчил төрөгч маань жоохон илүүдч юу яач вэ? Найз нь бол одоо Жуни яг өөрөө буугаад алхачвал надад их гоё хараад. Тийм ээ. Жуни бандаж айгүй. Амхан ядарч юм л да. Бараг Жуни одоо 4-ний 3-т тэгвэлч юу. Баг тэглээ ш нэрээ. Ихэд гэж зурсан амт юм да. Манай Жуни ч. Гоё шүү, муу юм би. Гоё шүү гэсэн. Биш та баг богд улаасаа өөр газар ингэж цастамастай үед явж үзээгүй юм байна оо. Би басээ тийм хаа. Богд уулын л гарч ирсэн болохоос тийш ингэж гарч ирж байгаа шүү. Жоохон байхад аавынхаа нутгийн ууланд л нэг гарч илаа. Аавыгаа дагаал. Тийм. Тий. Нэг уул халанд нэг их яваад байдаг юм да. Цуслангийнхаа уулаар л жоохон явуул явах юм да гэсэн. Тэгээ уул яг ингэж модон донд орчхоор нэр зулаахан байдаг юм байна тийм Тийм байна. Аюу гоо намгүй юм биш үү те. Тэр нь лашгаа тах юм бол хадаад бүгд юм. Тэг хөдөлгөө барьчих юм бол даарчих. Харин. Одоо ингээд хожуул дээр тас тогтцохоор аюу хөөх аюу гоё харагдаж нэг юм мөөх шиг юм шиг. Одоо тэр хожуул можуулыг харахаар Ааха. мөөх шиг юм шиг харагдаадаас те. Энэ ардаа хоёлаа гоё нар тусж байгаа хэсэг дээр сууй те гуруулаа. За гоё том хошиг хожуул дээр сууя те. Тэр наад тусчаад тэрэн дээр хэл яаж вэ? А? Тэр арай юу? Энд дээр байл зүгээр ч юм уу? Энд байж болж гин. Энд ч бас гайгүй нартай л юм те. Энэ араа яг мөөх шиг гоё харж байгаа сте. Энэ юу н хоёог аяг тохиомжтой юм шүү. Тэ? За энэ дээр ерөөс аягүй зүгээр юм байна. Ийм шиг аврыг. Оо энэ ч одоо доор нь юу байгаа нь мэдчихгүй. Яа. Эйгөө биш дээ. Гонцгий юм байна. Тэ? Шөө энэ хараа. Ямар гоё юм. Ингээд ингээд энэ ч юм аа гоё юм шүү. Ааха. Тэ Жуни би тэр. Жунигийн зэ шидчихөө. Ха? Энэ дээр яг бацхан байна. Яа амар. За энэ дээр хийхдүүл угаасаа. Ой. Гарт арчжтэй хэсэг ясан чинь те. Уул нь яг энэ аим гоё кофе чанж уух гад. Тэр шинэ кофений сет захиасаа. Тэгээд дадлж үзээгүй. Ямар ч байсан айгүй гоё орчин үеийн шинэлэг гоё юмнууд байсан. За энэ бол аяг аим. За аяг нь явах юм харъя. Нэг юм хөрхөн стакан дагаар харуулч дөө те. Нэг юм хөрхөн стакан байдаг юм байна. Агаарт уух уу гэдэг чинь агаарт кофе ууя гэсэн үг байсан байхгүй юу да. За тэгээд хэсэг зогсоод кофего чанах гэж будилж байсаар байтал даарсан гар мар дараад л арай гэж кофего ууж дулаацсан байд юм да.
За. Агаарт уух ч бас өөр юм аа. Тийм ээ тий. Янзтай. Янзтай шүү дээ. Бид хоёр их сайн газар мэдэхгүй учраас бид хоёрт өөр Улаанбаатартай ойрхон нэг хол явахгүйгээр очиод үзчихээр очиод гоё байчаар тиймэрхүү газрууд байвал санал болгоорой гэж хүсье. Түүний бид 3 тий. Тэгээ бид хоёр хамт байсанд баярлалаа. Дуустал баярлалаа. Тэртэй. Үгүй нэрээ юу. За тэгээд сонирхолтой санагдсан бол манай сувгийг дагаарай. Тэгээд дараагийн очих газрыг зөвлөөрэй. Хоттой ойрхон гоё газрууд байвал комент бичээрэй. Эсвэл манай Chill to Go-ing Facebook, Instagram-аар мессеж бичсэн ч болно шүү. Цэнгэг аялал